Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Ганабел институт C1 телевизтэй хамтарч амжилтын хонх хэмээх цуврал хичээлийг хийх гэж байгаадаа баяртай байна. Тэгэхээр бид нар энэ цуврал хичээлийг хийх болсон гол зорилго нь бол хувь хүн таныг амжилтанд хүрээсэй гэж хүсэж мөрөөдөж мөн энэ амжилтанд хүрэхэд юу хийх ёстой вэ гэдэг дээр зөвлөгөө өгч хамтран ярилцах хэлбэрээр хийх гэж байгаамаа. Тэр энэ цуврал хичээл минь ойролцоогоор 2 сар гаруй үргэлжилнэ. 7 хоногт 3 удаагийн энэ давтамжтайгаар хийгдэх учраас та бүхэн энэ нэвтрүүлгийг, энэ хичээлийг тест дараалтаагаар үзхийг зөвлөж байна. За ингээд бүгдээрээ хамгийн ихний хичээлд оръё. Энэ хамгийн ихний хичээл бол ер нь амжилт гэж юу вэ? Мөн амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө таньж мэдэх ямар алхмууд байдаг талаар ярилцъя. Та амжилтыг юу гэж тодорхойлдог вэ? Та нэг амжилт гэдэг үгийг өөрийнхаараа нэг тодорхойлоод үзээрэй. Амжилтыг эрдэмтэд юу тодорхойлсон байдаг вэ гэхээр хүсэл мөрөөдлийн бэлэлтийг амжилт гэж тодорхойлсон байдаг. Мөн толь бичиг дээр бол тодорхой хугацаанд зорилго тавиад тэр зорилготой хүрсэн түвшинг амжилт гэж тодорхойлсон байна. Та бүхэн сайн мэдж байгаа бох манай монголчуудын сайн мэддэг Германы эрдэмтэн Боди Шифер бол амжилтыг маш сонирхолтой хэлбэрээр дүрсэлсэн байдаг. Боди Шифер бол амжилтыг гарын 5 хуруунд багтах байдлаар 5 хүчин зүйл 5 удаа энэ тэнцвэртэй байсан цагт жинхэнэ амжилтыг мэдэрнэ гэж ойлгодог. За тэгэхээр Боди Шифрийн тодорхойлсноор амжилтыг юу гэж хэлсэн бэ гэхээр нэгд бол тухайн хүний эрүүл мэнд, мөн хоёрдугаарт нь гэр бүл, хайр сэтгэл, гуравдугаарт нь эд хөрөнгө, дөрөвдүгээрт нь ажил мэргэжил, тавдугаарт нь сэтгэлийн амар амгалан гэдэг энэ 5 хүчин зүйлийг бүгднгийн тэнцвэртэй хадгалж чадсан хүн бол жинхэнэ утгаараа амжилтанд хүрсэн байна. Амжилтанд хүрсэн байна гэдгээрээ мэдэрч чаддаг. Тэгэхээр та энэ 5 хүчин зүйлсийн алийг нь та хангаж чадчихвэ. Алийг нь танд сул байна. Энэ тал дээр та нэг бодоорой. Би сүүлийн 10 жилийн хугацаанд байгууллага болон хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт судалгаа явуулж байхад миний үтсэн туулсан туршлага болон судалгаан дээр юу гэж харж байгаа вэ гэхээр амжилт бол насан туршийн аялал үүд юм байна. Өнөөдөр нэг та амжилтанд хүрээд амжилтаа зогсоох биш. Дараагийн өдөр, дараа жил, тэрний дараагийн жил та амжилтынхаа өөр төвшин тогтоохыг хичээдэг. Тэгэхээр энэ бол байнгын насан туршдаа та аялал хийж идэг энэ үзэгдлийг бас амжилт гэж ойлгож болно. Тэгэхээр бид бүхэн амжилтын тухай тодорхойллоо. Тэгэхээр амжилтанд хүрсэн хүмүүс хамгийн түрүүнд юунаас эхэлдэг вэ гэдэг дараагийн асуулт гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн маш чухал санаа бол амжилтанд хүрэхийн тулд та хамгийн нэгдүгээр өөрийгөө таньж мэдхийн чухлыг ойлгох ёстой байдаг. Тэгэхээр та энэ асуултыг өөрөөсөө асууад үзээрэй. Та өөрийгөө хэр сайн мэддэг вэ? Өөрийнхөө талаар судалгаа хийж ирсэн үү? Ихэнх хүмүүс бол бусад үзэгдлийн талаар, бусад хүмүүсийн талаар өөрсдийнхөө үзэл бодлыг хэлдэг хэрнээ яг өөрийнхөө талаар, өөртөө ямар ур чадвар, авьяас байдаг талаар, өөрт ямар давуу тал байдгийг, юу хүсэж мөрөөддөг, юуг зарчмаа болгодог талаар тэр бүр ярьж, тэр бүр бодох тийм завгүй явж идэг. Тэгэхээр та амжилтанд хүрэе гэж хүсэж байгаа бол амжилтынхаа түвшинг ахиулъя гэж бодож байгаа бол та өөрийгөө таньж мэдхээс эхлээрэй. Өөрийгөө таньж мэдэх 3 энгийн алхмыг, аргачлалыг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр арга бол та амьдралынхаа үнэт зүйлсийг тодорхойлохоос эхлээрэй. Харвардын их сургуулийн профессор Стивен Кови гэдэг хүн 30 гаруй жил менежментийн чиглэлээр сургалт зөвлөгөө өгч явах хугацаанд хүн төрөлхтөнд 100 гаруй үнэт зүйлсийг амьдралынхаа зарчим болгоод юм байна гэж гаргаж ирсэн. Тэгэхээр танд ямар зарчим, ямар үнэт зүйлс үйлчилдэг? Та ер нь амьдралдаа юуг чухал гэж үздэг? Тэрийг та өөрөөсөө нэг асууад үзээрэй. Зарим хүмүүс найз нөхдөд харилцааг хамгийн чухал гэж үздэг. Зарим хүмүүс эрүүл мэнд. Зарим хүмүүс амжилт гаргаж байгаа бол ажилдаа л амжилт гаргаж байгаа бол түүнийг би амжилтанд хүрсэн аж аргалтай гэж өөрснөөрөө ойлгодог. Гэтэл тухайлсан ганц үнэт зүйлсийг амьдралын зорилго болгох биш. Та ер нь амьдралдаа юуг үн зүйлсээ болгож чадж байгаагаас шалтгаалаад та зорилгоо тодорхойлоход маш хэлбэр болдог. Тэгэхээр
та өөрийнхөө нэг 3 чухал гэсэн үнэт зүйлсийг гаргаж ирэхийг зөвлөж байна. Өөрийгөө таньж мэдэх 2 дахь маш энгийн аргачлал бол өөрт ямар ур чадвар авьяас байгааг аягүй сайн мэд хэрэгтэй. Та бүхэн сайн мэдж байгаа хавайн гаралтай мөн сэтгэл зүйч Пүнини гэдэг нэртэй эрдэмтэн байдаг. Тэр хүн юу гэж залуучуудад тийм ээ амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүс сахиж хэлдэг вэ гэхээр хүн нэг бүрт байглаасаа яасан, бурхнаасаа яасан авьяас байдаг. Тэр авьяасыг олж харахад та цаг гаргаач гэж хэлсэн байна. Жишээлбэл зарим хүмүүс ингэдэг л дээ би дуулж чаддгүй, зураг зурж чадахгүй учраас надад ямар ч авьяас байхгүй гэж ярьдаг. Гэтэл энэ авьяасыг бол энэ урлагийн хөгжмийн энэ чадвараар хязгаарлаж болдгүй юм байна. Хүн болгоно өөрийн гэсэн авьяас байдаг. Танд ч гэсэн авьяас байгаа. Энэ авьяас ур чадвар нь юу байж болох вэ гэхээр жишээлбэл зарим хүмүүс бол хүнийг сонсохдоо маш сайн, чин сэтгэлээсээ сонсож чаддаг. Тэр хүний асуудлыг тодорхойлж чаддаг. Ингэснээрээ тэр хүнд маш том давуу тал үүсдэг. Тэр энэ бол бас авьяас юм. Тэгэхээр яг энэ чиглэл дээр тулгуурлаж өөрийнхөө ажил мэргэжлийг олж авч чадах юм бол энэ хүн өөрийнхөө авьяас ур чадвар дээр түшиглэж мэргэжлээ зөв сонгох бүрэн боломжтой гэсэн үг. Ер нь амжилтанд хүрсэн хүмүүс бол өөрийгөө таньж мэдэж тэр ур чадвараа юун дээр авьяастай байгаагаа тодорхойлсон байдаг. Та бүхний сайн мэдих Harry Potter гэх зохиол байдаг. Тэр зохиолын зохиолч J.K. Rowling бол өөрийгөө юуж тодорхойлж өөрийгөө яаж таньсан бэ гэхээр би олон зүйлд авьяасгүй. Гэтэ би нэг зүйлд авьяастай гэдгээ мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр түүх зохиох. Энэ түүх зохиох тэр чадвар дээр түшиглэж алдартай энэ Harry Potter гэдэг зохиолууд нь гарсан байдаг. Тэгэхээр танд ч гэсэн энэ ур чадвар байгаа. Энэ ур чадварыг мэдэж олж авахд та цаг гаргаарай. Өөрийгөө таних 3 дахь алхам бол өөр дээрээ SWOT шинжилгээ хийх. За SWOT гэдэг байна давуу тал, сул тал, аюул, боломж гэдэг 4 үгний эхний үгсгүүдийг нийлсэн англи үг байдаг. Тэгээ энэ SWOT шинжилгээг бол бизнесийн байгууллагууд тухайн бараа бүтээгдэхүүнийг шинжилж гаргахдаа, шинэ бараа бүтээгдэхүүн гаргахдаа ашиглаж хэрэглэдэг. Мөн түүнчлэн хувь хүн өөрийгөө таньж мэдхэд энэ SWOT шинжилгээг хийх нь маш чухал. Тэгэхээр та үдээ зэрэгтэй амьдрахдаа танд ямар давуу талууд үүссэн бэ? Ямар сул тал таныг хоош нь татаад байна? Ямар боломжууд ирээдүйд өгтөж байна? Түүний хажуугаар ямар аюул танд тохиолдож болох вэ гэдэг энэ шинжилгээг өөр дөрөө нэг хийгээд үзээрэй. Тэгэхээр энэ SWOT шинжилгээ хийснээр та өөрийнхөө давуу тал, мөн дутагдaltaй тал, ирээдүйд ямар боломж үүсэх үү, мөн ямар аюул тохиолдож болох талаар мэдэх боломжтой. SWOT шинжилгээ хийхэд маш хялбар. Та бичгийн цаасан дээр цаасыг 4 хуваагаад энэ 4 хуваасан хэсэг болгон дээр саяны давуу тал, сул тал, боломж, аюул гэж бичээд үзээрэй. Тэгээд тус бүрд нь 5 зүйлүүдийг нэг бичээд үз. Түүнээс гадна та энэ SWOT шинжилгээг хамгийн сайн найз, хамгийн дотны гэр бүлийн гишүүдээрээ 2-3 хүнээр хийлгүүлээд үүнийгээ нэгтгээд өөр дээрээ анализ хийх боломжтой. Ингэсэн цагт таны олж хараагүй давуу талыг бусад хүмүүс мэдсэн байдаг. Тэр хүмүүсийн харж байгаа өнцгөр та өөрийнхөө давуу тал, ур чадварыг мэдэх боломжтой. Тэрнээс гадна өөрийгөө таньж мэдхэд таны олж хараагүй тэр сул тал, таны олж хараагүй тэр боломжуудыг таны хамгийн дотны найз, дотны амт нөхдүүд олж харж чаддаг. За ингээд өнөөдрийнхээ хичээлийн төгсгөлд бол амжилтанд хүрэхэд амжилттай хүмүүс өөрийгөө таньж мэдсэн байдаг талаар ярьсан байгаа. Өөрийгөө таньж мэдэх 3 энгийн алхмын талаар би та бүхэнд ярьсан. Хамгийн эхний алхам бол өөрийн үнэт зүйлс амьдралдаа мөрдөж явдаг тэр зарчмаа гаргаж ирэх. Хоёрдугаарт өөрт байгаа ямар ур чадвар авьяас байна гэдгийг олж гаргах. Гуравдугаарт нь өөр дээрээ SWOT шинжилгээ хийх байдлаар энэ 3 энгийн аргыг хийж чадах юм бол та тодорхой хэмжээнд өөрийгөө таньж чадсан гэсэн. За ингээд та өөрийгөө таньж чадах энэ алхмуудыг хийгээд үзээрэй. Бид нар дараагийн хичээл дээр үүний үргэлжлэл болох амжилттай хүнд байдаг зан чанаруудын талаар ярилцах болно. Даалгавраа хийн гэдэгт итгэж байна. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл уулзлаа баяртай.